хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио, Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Metro Lounge 91.7 радио таамттай байгаа нийт сонсогчдод баярлалаа. За мөн On TV дэлгэцтэй хамттай байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд дөрөвт өдөр бүрийн 17 цагаас та бүхэнтэй эрх зүйн тойл нэвтрүүлгээ хүргэдэг. Тэгэхээр энэ удаагийн сэдэв бол за эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой асуудлаар ярилцах болно. За өдрийн мэнд. Сайн байна. Тэгэхээр бид бүхэн энэ нэвтрүүлгээр одоо Монгол Улсын иргэний хуульд тусгагдсан гэрээнүүдийг одоо ингээд тодорхой сэдвээр нь аван ярилцж байгаа. Тэгээ энэ удаад болонгууд эд хөрөнгө хөлслөх гэрээн тухай ярих гэж байна. Тэгэхээр энэ гэрэний үед болонгууд Монгол Улсын иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт буюу 25 дугаар бүлэгт багтдаг. Бусдын одоо эзэмшил ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээг хамаардаг. Тэгэхээр энэ гэрээнд ерөнхийдөө нэг үндсэндээ нэг 5 төрлийн гэрээ илүү хамаарч байдаг. Нэг болонгууд эд хөрөнгө хөлслөх гэрээ, хоёрт эд хөрөнгө түрээслэх гэрээ, гуравт лизинг буюу санхүүгийн түрээсийн гэрээ гэж байдаг. Дөрөвт франчайз гэж байдаг. Франчайз шиг бид нар илүүтэй сүүлийн үед нэвтэрсэн хүн болгон ярьж байгаа тийм ээ. За мөн дээрээс нь бусдын эд хөрөнгийг өндөр бүрүүгээр ашиглах гэсэн ийм үндсэн 5 төрлийн гэрээ хамаардаг. Тэгээ энэтэй холбоотойгоор эд хөрөнгө хөлслөх гэрээ гэдэг гэрээ бол энэ гэрээний энэ одоо энэ бүлгийн гэрээний одоо суурь гэрээ байдаг. Энэ гэрээний За тэгэхээр хамтдаа бас би сая таныг эд хөрөнгө хөлслөх болоод эд хөрөнгө түрээслэх гэж хоёр өөр юм байна гэж сая мэдлээ л дээ. Тэгэхээр эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотойгоор гэрээний бас дэлгэрэнгүй ярьж өгөөч. Энэхүү гэрээ нь юу гэхээр ерөнхийдөө хөлслүүлэгч гэсэн хоёрт хамаарч байгаа. Тэгэхээр хөлслүүлэгч гэдэг маань болохоор тухайн одоо эд хөрөнгөний одоо өмчлөгч этгээд байна л да тийм ээ. Тэр хүн болонгууд бусдад тодорхой эд хөрөнгийг эсвэл тэр эд хөрөнгөтэй холбоотой эрхийг тийм ээ тодорхой хугацаанд хариу төлбөртэй болон төлбөргүйгээр шилжүүлэх гэдэг. Хөлслөгч буюу хөлслөн авч байгаа тал нь болохоор тухайн эд хөрөнгийг одоо тодорхой тэр гэрээний хугацаанд ашиглах буюу тийм ээ эзэмшилтэй авах. За тэгээ мэдээж тэрнийхээ төлөө тодорхой төлбөрийг төлөх гэсэн юм л харилцаа зохицуулдаг. За тэгэхээр хөлслөх гэж ярьж байгаа учраас яг хөлслөх гэж яг юу юм бэ? Тэгэхээр одоо яг зүгээр амьдрал дээр байдаг одоо энгийн жишээ ярил та дараа дээр манд ярьдаг нэр юм байна юу. Одоо жишээ нь орон сууц хөлслөх болон түрээслэх гэхээр нэг юм шиг ойлгоод байдаг. Харин тийм. Тэгэл бүхэл юмыг нэг бол түрээслэх гэж яриад байдаг те үгүй бол хөлслөх гэж яриад байдаг аль нь юм бэ гэдэг ингээ ялахгүй тохиолдол байдаг л та. Тэгэхээр энийг ялгах хамгийн энгийн ойлголт нь юу вэ гэхээр ер нь бол яг зүгээр энэ бүлгийн гэрээний онцлог болохоор тодорхой тийм ээ төлбөртэй болон төлбөргүйгээр эд хөрөнгө болон эрхийг тодорхой хугацаанд бусдын одоо тийм ээ эзэмшилд шилжүүлэх тухай асуудал бол яг ижилхэн харагдаж байгаа. Түрээслэх хөлслөх бай. Гэхдээ нэг зүйлээрээ ялгаатай нь юу гэхээр эд хөрөнгө хөлслөх гэрээ гэдэг бол зөвхөн тодорхой хугацаанд тэр хөрөнгийг эзэмшилтэй аваа зөвхөн ашиглах эрхийг л хэлдэг. За зөвхөн ашиглах эрх. Гэтэл түрээсийн гэрээ болохоор тухайн тэр эд хөрөнгийг тодорхой хугацаанд тийм ээ эзэмшилтэй аваад ашиглаад дээрээс нь тэр эд хөрөнгөөс гарсан үр шимийг бас давхар хүртэх эрхийг нэмж эдэлдэг. Ийм гэрээ. Ялгаатай. За зөв. За тэгэхээр бас гэрээний одоо хэлбэр нь ямар хэлбэртэй байдаг юм бол? Ер нь бол яг иргэний хуульд заасан гэрээнүүдийг ингээд аваад үзэхээр бол ам гэрээ, бичгийн гэрээ те гэж байгаа. Тэгээ яг зөвхөн заавал бичгээр хийх энэ тусгайлсан заасан зохицуулууд бий. Зүгээр эд хөрөнгө хөлслөх гэрээн дээр болохоор яг одоо онцгойлон жишээ нь юу гэх хэлбэр зааж өгөөгүй. Гэхдээ эд хөрөнгө одоо энэ гэрэний зүйл нь юу вэ гэхээр одоо хөдлөх бол үйл хөдлөх хөрөнгө байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө буюу газар те байшин барилгатай холбоотой ийм харилцаан дээр бол мэдээж нөгөө бичгээрийг нотаратаар баттуулах үйл хөдлөх хөрөнгө газар бүртгүүлэгч гэдэг юм те. Ийм шалгуурууд бол бий. Зүгээр хөдлөх хөрөнгөн дээр болохоор ийм заавал ийм бичгийн гэсэн шаардлага тавигдаагүй байгаа. Тийм тавигддаггүй гэсэн үг. Тэгэхээр одоо шууд баг амаараа амаараа тохироод энэ бүх хөлслөх гэрээг бол бас тохирч болдог. Тэгээ яг зүгээр энэ сая дээр нэмээд ингээ хэлэхэд болохоор үр шим гэдэг асуудлыг илүүтэй онцолж ярьдаг л да. За үр шим гэдэг. Тий. Тэгэхээр энэ болохоор бодит одоо жишээ нь юу гэдгийг эд хөрөнгөний тийм ээ одоо хөрөнгөний үр шим эрхийн үр шим гэсэн хоёр ойлголтыг ярьж байгаа. Жишээ нь юу ярьж гэнэ үү гэхээр за эд хөрөнгөний үр шим гэдэг ярингууд тухайн эд зүйлийг зориултын дагуу тийм ээ одоо ашиглаж зарцуулсны үр дүнд зориултын дагуу ашиглаж зарцуулсны үр дүнд тийм ээ түүнээс гарч ирж байгаа органик бүтээгдэхүүнүүдийг нь үр шим гэж хэлээд байгаа. Жишээ нь энд юу ялж гэнэ үхээр за мал байлаа гэхэд тийм үү
Тэрний сүү ээж болж байна, ноос ээж болж байна, тийм. За ноолуур байдаг ч юм уу, тийм ээ. За магадгүй газар байлаа одоо жишээ нь хөдөө аж ахуйн зориулалтаа газар байлаа гэхэд тэнд жишээ нь одоо жишээ нь ногоо, үр тариа байдаг юм уу, тийм. Ийм зүйлс жишээ нь одоо яадаг байх нь үр шим гэсэн ойлголтод хамаардаг. Тэгэхээр түрээсийн гэрээн дээр болохоор яадаг вэ гэхээр бусдын эд хөрөнгө одоо жишээ нь газрыг ч юм уу, тийм. Түрээсэлж авлаа гэж бодъё л да. За. Одоо хөдөө аж ахуйн зориулалтаа газрыг тийм ээ түрээсэлж авсан байлаа гэж бодоход тэрийг нь тодорхой хугацаанд гэрээгээр өөр эзэмшилд байлгана. Тийм ашиглан дээрээс нь тэрэн дээр одоо жишээ нь газар тариалан одоо юу гэдэг хүмүүсийн ногоо тий тариа тарилаа гэж бодоход тэрнийхээ үр шимийг тэр түрээсэлж байгаа тэгэхэд нөөр авах хэрэгтэй байхгүй. Түрээсэлж байгаа тэгэхээр тий. Харин хөлслөх гэрээний нэг онцлог болохоор тэр эд хөрөнгийг одоо жишээ нь эзэмшилтэд ашиглаж байгаа гэдэг л шүү дээ. Гэтэл тэр хөрөнгө тодорхой одоо юу гэдэг хугацаанд эзэмшилтэй байсан хугацаанд органик тийм тодорхой бүтээгдэхүүн үр шим гарсан тохиолдолд тэр үр шимийг яаж юм үндсэн нөгөө хөрөнгийн одоо өмчлөгч гэдгээд шийдвэрлэх хэрэгтэй. Зүгээр яг энэ дээр ингээнээр хэлэх юм бол эрх гээд нэг юм яриад байна да. Жишээ нь яаж нөхөр материалыг одоо бүтээгдэхүүн одоо эд хөрөнгө гэж ярьж байгаа хүн нэг гарт харагдаж нүд үзэж баригдаж байна гэж бодож байна. Гэтэл эрх гээд яриад ихлээр жишээ нь хувьцаа байна. Тийм ээ. Хувьцааг тодорхой жишээ нь хугацаанд нэг эзэмшилтэй ингэ байлгаж байгаа бол тэр нь жишээ нь одоо юу гэдгийг компани одоо жишээ нь хувьцааг эзэмшээд тий ашиг бий болоод ногдол ашиг үүсэж чинь тийм үү. Тэгээ энэ бол хувьцааны хувьд үр ашиг юу үр шим байгаа юм зү тий. Тийм ээ. Бас дээрэс нь эрх гээд ингээ ярингууд за би одоо жишээ нь мөнгө зээлдүүллээ гэж бодъё тийм үү. За зээлийн харилцаа харагдаад байна. Гэхдээ би эргээд танаас тэр мөнгөө шаардах хэрэгтэй биз? Тийм үү. Гэхдээ тэрэн дээр нэмэгдээд би тань тодорхой хугацаанд тэр хөрөнгө ашигласан учраас тэрний үр шим буюу хүүгийг авах хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгэхээр үр шим гэдэг ойлголт бол тухайлсан зохицуулсан харилцаанаас гадна тэрнээс органикаар бий болж байгаа тэр зүйлсийг хэлж байгаа. Тэгэхээр яг зөвхөн хөлслөх гэрээний нэг онцлог дээр ингээд аваад үзэх юм бол бүр энгийн жишээ болгоод яриа л да. За. Яг гоо гэрээ ер нь тийм холимог шинжтэйгээр байдаг. Зүгээр амьдрал дээр ингээд хөлслөх түрээсдэг ингээд яриад байгаа боловч энэ хоёр гэрээ аль нэ гэдгийг ялгах маш энгийн жишээн дээр тавьчихж байна. Тэрний юу гэхээр за орон нутагт нэг жишээ нь одоо юу гэдэг хөдөө аж ахуйн зориулалтаа газар бай гэж байна тийм үү. Гэсэн тэрэн дээр болонгоо тэр газар дээр нь бас нэг тийм объект одоо байшин бай гэж байна. Тийм ээ. За энэ одоо газар болон тэрэн дээр байж байгаа объект хоёрыг одоо жишээ нь хин нэг итгэж жишээ нь тодорхой хугацаанд эзэмшилтэй авъя л да өмчлөгчөөс нь эрхийн шилжүүлж авъя гэж бод эзэмшил буюу ашиглалтанда. Гэтэл энэ ямар тохиолдолд түрээс болоод ямар тохиолдолд хөлслөх гэрээ болоод байна гэж. Хэрвээ газар байшин хоёроо дахиад байшингийн үндсэн гол одоо нөгөө объект болгож гэрээний зүйл болгож гэрээ хийгээд үндсэн гол байдлаар тэрийг ашиглаж байгаа бол энэ бол өөрөө хөлслөх гэрээ болж ирж байна. Тийм бааз өөрөөр ийм. Гэтэл газрын илүү гол болгож тийм яг одоо газар дээр л байшин байсан байгаа биз. Тийм ээ тэр газрын тодорхой хугацаанд ашиглах учраас гэж бодоод газрын гол болгож гэрээ хийгдсэн тохиолдолд нь өөрөө түрээсийн гэрээ болж ирж байна. Эндээс ганцхан энгийн юм харагдаж байгаа. Жишээ нь орон сууц хөлслөх гэрээ гэж байдаг. Тийм үү? Яг жишээ нь энэтэй адилхан чи сая тэр нөгөө дээр нь байсан байшинг гол одоо ашиглах зорилготойгоор яг газрын яг хамтд нь аваад ингэ игдсэн ба штэ. Ингэж байгаа тохиолдолд чинь хувь хүний одоо зориултын хувьд болохоор амны орон сууц байдлаар ч үгүй юм ашиглах зорилттой байсан байгааз. Тийм үү? Энд ямар нэг үр шим харагдаж байна байхгүй байгааз. Гэтэл нөгөө газрын гол ашиглах зорилготойгоор гэрээ хийгдсэн бай. Тэр байшин бол яг зөв тэр хэсэгт нь байсан учраас хамт орсон бай тийм үү. Гэтэл газар дээр ногоо тариа тийм үү. Тэгээд нөгөө үр шимийн тэр нөгөө түрээсэлж байгаа тэгэхэд өөрөө авч байгаа болохоор түрээсийн гэрээ болж хувирч. Тий. Бүр их энгийн жишээ аваад үзье. За. Жишээ нь оюутлын үйлдвэр явуулахын тулд тийм ээ. Одоо жишээ нь би танаас одоо оюутлын үйлдвэрийн одоо байшин жишээ нь тэр хугацаагаар эзэмшилтэд шилжүүлж авч ашиглахаар тийм үү. За энийг яавал түрээс гэх үү, яавал хөлслөх гэх үү гэдэг ингээд аваад үзье л да тийм. Тэр дотор нь ямар нэгэн том төхөөрөмж байхгүй. Зүгээр л дан объект байшин. Түрээсэлж авсан юу одоо эзэмшилтэд авсан бол энэ бол хөлслөх гэрээ гэж байна. Харин тэр байшин дотор нь оюутлын томьёо төхөөрөмжөнд бэлэн яг үйлдвэрлэл явуулахад бэлэн болчихсон ийм объект байсан бай гэж бодъё л. Энэ бол одоо түрээсийн гэрээ болж байна. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол илүү аж ахуйтай холбоотой, бизнестэй холбоотой, үр шимийн хүртэхтэй холбоотой харилцаа бол түрээсийн гэрээгээр зохицуулагддаг юм байна. Хувь итгээд тэр орон сууцнд амьдрах зорилттайгаар тийм ээ. Тодорхой үр шимийн хэсэг тодорхой хугацаанд тэнцээ одоо байх тийм ээ. Зорилттайгаар тохирч ингэж хийж байгаа бол хөлслөх гэрээнээс юм байна. Тэгэхээр ч нөгөө гадуур байр түрээслэн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь буруу байр хөлслөн гэж ярих юм. Тэгээ яг хөө зүгээр жишээ нь энэ дээр нэг юм ярина. Эдгээр хөлслөх гэрээн дээр жишээ нь зориулт шаарддаг байхгүй. За. Одоо банкнаас зээл авч байгаа тохиолдолд зориулт шаарддаг шүү дээ. Тэгээд яагаад тэгж шаардж байгаа юм бэ гэхээр анханаас судалгаа ихтэй энэ хөрөнгийг авах боломжтой юм уу, зээлийг авах боломжтой юм уу, дээрээс нь энийг эргэж нөхөх боломжтой юм уу, тэгээд эдийн засгийн үндэслэлийн үе ингээд судалж үзэж байгаа шүү дээ. Тэгээд зориултын бусаар зарцуулчих юм бол зээлийг буцаагаад нэх хэрэгтэй болдог.
тэрнтэй адилхан эд хөрөнгө хөслөх гэрээнийг онцлог болохоор зориулалт шаарддаг. Тэгээд тэр зориулалтын жишээ нь одоо би сая хэллээ шүү дээ. Өөрөө амьдрах зорилгоор тэр өрөөг жишээ нь хөсөлсөн бай. Тийм үү? Гэтэл амьдрах зорилготой гэж хилээд хөсөлчхөд яаж ийнө вэхээр тэндээ ямар нэгэн мужааны цэг ажиллаад эхэлж болно. Энэ нь өөрөө энэ гэрээг цуцлах үндэслэл болдог байхгүй. Үндсэн зориулалт нь өөрөө ямар зориулалтаа яаж ийнө те зөрчин шийдэж байна. Тийм учраас гэдэг асуулт хэрэгдэж байгаа. Гэх мэтчлэн би эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр зориулалтаараа ялгаатай байна. Тийм багаз. Үр шимийн нөгөө одоо тэр эд хөрөнгийг эзэмшиж байгаа этгээд авд юм уу эсвэл тэр эд хөрөнгийг яг өмчлөгч нь тэр үр шимийг хүртэж юм уу гэдгээрээ энэ хоёр гэрээ хамгийн одоо суур ялгаатай юм байна тийм ээ. За тэгвэл одоо эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бас яг одоо юу хөлсөлж болох уу гэдгийг та бас нэг сайн бүр нэг дэлгэрэнгүйгээр нэг сайн тайлбарлаа. За маш энгийнээр хэлэх юм бол хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгийг хөлсөлж болно. Тэгээд мөн дээрээс нь эрхийг хөлсөж болно. За яг зөвхөн одоо чинь үйл хөдлөх хөрөнгө гэдэг бол мэдээж үйл хөдлөх хөрөнгөний бүртгэлийн газар бүртгэлтэй байгаа. Тийм ээ. Өөрөөр газар түүнээс салгамж зориулж шин чанараа алддаг зүйлс буюу газар объект тийм ээ байшин барилга гэл ингээл явж болдог. Тэрнээс бусад зүйлийг хөдлөх хөрөнгө гэж байна тийм ээ. Тэгэхээр энэтэй холбоотой бүхэл зүйлийг хөлсөж болно. Тийм гэсэн. За тэгвэл одоо нөө хөлслүүлэгчийн үүрэг нь ямар байх вэ? Хөлслүүлэгч гэдэг маань өөрөө тэр тухайн одоо эд хөрөнгийн тийм ээ өмчилж байгаа юм тийм. За яг энэ дээр би маш энгийн тайлбар хэлэхэд яг гэрээ болгон дээр л би тайлбарладаг л да. Гэхдээ юу гэдгийг зөв зүйлийг дахин сонсгон та илүү зөв ойлгох шалтгаан байх гэж бодож байна те. Тэгэхээр өмчийн эрх гэсэн ойлголт байдаг. Өмчийн эрх гэдэг дээр харингууд өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван төвшний ойлголт яригддаг. Өмчлөх гэдэг нь болохоор ингэ нэрэлэх юм бол тухайн эд хөрөнгөө хувь зайг шийдэх эрх. Тийм ээ захиран цэцүүлэх хэрэгтэй байхыг өмчлөгч гэж байгаа. Тэгэхээр хөлслүүлэгч гэж байгаа нь хэнийг хэлээд байна вэ гэхээр тухайн эд хөрөнгийг яаж гэнэ хувь зайг шийдэхгүй захиран цэцүүлэх хэрэгтэй этгээд энэ тухайд л ярьж байна тийм үү. Эзэмшил гэдэг ойлголт болохоор захиран цэцүүлэх хэсгийн одоо өмчлөх эрхээс хасаад үлдсэн эрх нь үлдэж байгаа эрхийг эзэмших гэж ойлгож болно. Бараг ингээнээр хэлэх юм бол тэр эд хөрөнгийг худалдаж болохгүй, бусдад эзэмшилжүүлж болохгүй, тийм ээ зөвшөөрлөгөө бусдад захиран цэцүүлж болохгүй. Гэхдээ тодорхой хугацаанд өөрийнхөө эзэмшил байлгаад зориултын дагуу тийм ээ ашиглах боломжтой. Тийм ээ одоо хэвийн илэгдэл орлогын хэмжээнд байх боломжтой бүрэн бүтэн байдлыг хангах ийм үүрэг бүхий тэгээд бол жишээ нь эзэмших гэж байна. За тэгэхээр энэ хөлслөх гэрээний нэг онцлог юу вэ гэхээр нөгөө жишээ нь та надаас тодорхой төрнийг хөлсөж болно. Жишээ нь одоо машин байл та тийм. Тэгэхээр та зорилго нь бол ашиглах зорилготой шүү дээ. Тийм үү? Машин унах тийм үү? Гэтэл би танд тэр зорилгыг чи хангуулахын тулд тодорхой хугацаанд би тэр хөрөнгөө таны эзэмшил шилжүүлэх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тийм байгааз. Тэгэхээр үндсэн зорилго нь ашиглах зорилготойгоор тэгээд эзэмшил шилжүүлж байгаа. Тийм байгааз. Тийм ээ. Нөгөө түрээсийн гэрээ чинь болохоор арай өөр нэг юм ярьжсэн тийм үү? Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хөлслүүлэгч гэдэг бол мэдээж одоо үндсэн гол үүрэг нь юу вэ гэхээр гэрээнд заагдсан түрүүний хэлсэн хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгө. За жишээ болох юм бол машин байж болж байна. Эсвэл одоо орон сууц ч юм уу өрөө ч юм уу те. Энийг тийм ээ зориултын дагуу одоо юу гэдгийг ашиглах боломжтой. Одоо юу шаардлага хангах хүс гэж байгаа юм л да. Тэгээ шаардлага хангах зүйл нь болохоор бодит байдлын болон эрхийн дагуулдалгүй тийм бодит байдлын гэдэг нь тоо, хэмжээ, чанарын үед ямар нэгэн дагуулдалгүй байхыг хэлж байгаа. Эрхийн дагуулдал гэдэг нь тэр хөрөнгийг жишээ нь хөлсөж явах хугацаанд хин нэгэн гурдагч тэр эрх ашиг хөндөгдөхөөргүй. Тэр хүн шаардлага гарах эрхгүйгээр тэр хүн зөвхөн дангаараа өөрөө тийм ээ өмчлөх эрхтэй ийм хөрөнгийг тийм ээ одоо хэвийн одоо бүрэн бүтэн эд хөрөнгийг шилжүүлэх тийм ээ одоо юуны хөлслөгчийн эзэмшил шилжүүлэх тийм ээ тэгээд дээрэс нь мэдээж тэрний одоо шаардагдах тийм ээ одоо тэрийг бүрэн бүтэн байдлыг хангахад одоо дутагдaltaй байгаа жишээ засвар үйлчлэгийг хийх. За мөн дээрэс нь хэрвээ хохирол гарсан тохиолдолд тэрийг нь хэмжлэх тийм ээ. За мөн дээрэс нь одоо эргээд төлбөрийг авах ч гэдэг юм уу тийм ийм эрх үүргүүд бол энэ одоо хөслүүлэгч талд бол байдаг. Зүгээр нэг онцлог нь юу вэ гэхээр энэ хүн бол тэр хугацаанд өөрөөр хөлсөн гэрээ шүү дээ тийм ээ тэр хөлсөж байгаа. Энэ гэрээний хугацаанд тухайн эд хөрөнгөө хэвийн одоо тэр зориултын дагуу ашиглах боломжтой байх тэр нөхцөлийг л заавал хангаж явах хэрэгтэй байдаг. Нөхцөл орчныг хангаж явах хэрэгтэй байдаг. Их ингээнээр хэлэх юм бол одоо жишээ нь юу гэдгийг за орон сууц одоо өөрөө хөлслүүллээ гэж бодъё л та тийм ээ. Тэгэх юм бол тэр орчинд хүн амьдрах тийм ээ тэр дулаан, цахилгаан, ус тийм ээ.
За хэвийн аюулгүй байдал тэр бүхний юмнуудыг хангах хэрэгтэй байдаг байна. За магадгүй машин байлаа гэж бодох юм бол тэр машины бүрэн бүтэн байдал тийм ээ. За магадгүй жишээ нь тодорхой хугацаанд километр заасан нөгөө тос тослогоог солих хэрэгтэй байдаг тийм ээ. За хэвийн аюулгүй байдлын онцлогоонд оруулсан байх хэрэгтэй шүү дээ юм уу. Энэ үүргүүдийг заашгүй хангах хэрэгтэй байдаг. Ийм үүрэг үзүүлээд гэсэн. За тэгвэл хөлслөгчийн үүрэг нь ямар байх хэвтэй? За хөлслөгчийн тухайд болохоор за мэдээж нэгдүгээрт болонгууд тэр хөлсөлж байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй. За нэгт тийм ээ. Дээрээс нь илэгдэл хорогдол гэж юм байдаг шүү дээ төрөмөд тийм үү. Тэгэхээр хэвийн илэгдэл хорогдлыг болоос илүү хэмжээний охирлогч болохгүй байх хэрэгтэй. За тийм ээ. хэвийн гэхээр одоо хэвийн гэдэг нь одоо жишээ нь юу гэдгийг байнга яваад байдаг шал бол жишээ нь будган жоохон халцарнаа та жишээ тийм. За магадгүй ингээд юуны удаан илэгдсэн зүйл чи өөрөө илэгдэх тохиолдол байдаг үстэй тийм. Тэр нөр билүүлж байгаа гэхээр механик буюу өөрийнх нь буруутай үйлдэлээс болоод гэмтэл учрахаас бусдыг хэлж байгаа. Тий. Одоо жишээ нь гэрэл хүртэл жишээ нь хэдэн мянган цаг асаад чадах юутай байдаг үстэй лимиттэй байдаг. Тэгэхээр тэр хэвийн хэмжээнээс нь гадна ямар нэгэн физик байдлаар өөрийнхөө гэм буруутай үйлдэлээс хохирол учруулахгүй байх гэж хэлж байна. А бас дээрэс нь гол юм юу бэ гэхээр хэрвээ тухайн одоо хөрөнгө болон тийм ээ одоо их хөсөлж болно гэсэн тийм үү. Тэгээ энэ нь өөрөө жишээ нь юу гэдгийг доголдолтой байх юм бол нөгөө нэг бодит байдлын бол эрхийн доголдож ярьсан шүү дээ. Тэрийг тэр нэн даруй тэр жишээ нь хөслүүлэгч талд мэдэгдэх хэрэгтэй байдаг. За мөн дээрэс нь тэрэнд нь эд хөрөнгөнд нь хохирол учрах ус нөхцөл байдал бий болж болно шүү дээ. Тэ? Хэрвээ тэгж байгаа тохиолдолд болонгууд тэрийг бас нэн даруй мэдэгдэх хэрэгтэй байдаг. А бас дээрэс нь та хэрвээ миний ярьсан зүйлээс анзаарсан бол хөлслөх гинэний нэг онцлог бол хөлслүүлж байгаа талын хувьд бол тэр хөрөнгө бол өмчлөлийн хөрөнгө болж байгаа зү. Тийм бааз. Тэгэхээр хөлслүүлж байгаа талын өмчлөлийн хөрөнгө учраас энэ хөрөнгөд түүний зөвшөөрлгүйгээр засвар өөрчлөлт хийх ёсгүй. хийх ёсгүй. Тий. Зарим ер нь бол бас анзаараад хахад өөрсдөө дур мэдээ бас хийчихдээ шүү дээ. Хүмүүсийг. Тий, дур мэдээ засвар шүү. За энэс л маргаа үүсдэг. Жишээ нь яаж байгаа юм бэ гэхээр за анх одоо жишээ нь жишээ нь 3 өрөө бай. За 4 өрөө байрыг ч юм уу те хөлслөх гэрээ хийсэн. Тэр нөгөө Б нь болонгууд энд нь амьдрах одоо ютаар хөлслөх гэрээ ингээ хийж л те. Тэгсэн чинь за нэг жилийн хугацаатай хийцэн ингээ бодчихсон чинь нөгөө чинь нөгөө өөрөөнийх нь зохион байгуулалт таалагддаг. Тэгэнгүүт нь хоёр өрөөнийх нь одоо тусгаарласан ханы цөм зөхиод өөрийнхөө жишээ нь юу гэдгийг дураар ингээ жишээ засвар өөрчлөлт хийчихээ л да. За энэ тохиолдолд одоо энд яаж яах вэ гэхээр бусдын эд хөрөнгө буюу бусдын өмчөд дураар айж гинөө хууль бусаар өөрчлөлт оруулсан бол таарч байна да. Тэгэхээр хөлслүүлэгч талын эрх ашиг хөндөгдсөн бол таарч байна. Тийм байгааз. Тэгээ энэ тохиолдолд яаж байгаа юм бэ гэхээр хөлслүүлэгч тал шаардах эрх үүснэ. Юу вэ гэхээр та анх би танд бүрэн бүтэн эд хөрөнгө хүлээлгэж өгсөн. Тийм үү? Бүрэн бүтэн байдлыг хангах тал дээр хөлслүүлэгч бас тодорхой үрийг хүлээгээ явж ирсэн. Гэтэл тэр нөгөө зөвшөөрлөгөөр тэрийг өөрчилсөн тохиолдолд яаж ийм нөхөр хөлслүүлэгч тал тухайн хөрөнгө анхныхаа байдалд оруулахыг шаардах хэрэгтэй. Тэгэхээр яаж ийм гарах гэж байгаа бол тэр хөрөнгийг буцаагаад хөлслөгч тал өөрийн зардлаар яг тэрийг буцаад хэмэнд нь оруулах үүрэг үүсдэг байх нэ. Тийм учраас тийм дураар ашиглаж болохгүй. Тэгэхээр хөлслөгч талд бол би яг нэг талаас зөвлөгөө өгөх гэдэг юм л да. За. Зарим тохиолдолд юм байдаг шүү дээ. Жишээ нь одоо за та жишээ нь төрөнгө хөслүүлж байгаа. Тийм үү? Одоо хувийн зорилтоор хөслүүлж байгаа. Тэгээд би жишээ нь хөслөж исэн бай, тийм үү? Тэгсэн чинь энэ байранд ч юм уу те одоо ямар нэгэн байдлаар нэг юм хаалтах хэрэгтэй байна те энэний үйл ажиллагааг яг засан сайжруулах гэж хоёр ойлголтыг ярьж байгаа. Нэгт болонгууд эвдэрч гэмтсэн юм бүрэн бүтэн болох зорилгоор засан сайжруулж болно. Хоёр дахь нь тухайн хөрөнгөний үнцнийг нэмэх зорилгоор засан сайжруулж болно шүү дээ. Тийм үстэй илүү мундаг хөрөнгөтэй илүү зөв харагдах ч байдаг юм уу илүү капиталыг нэмэх ч юм уу те. Тэгээ ийм зорилгоор ч юм уу за энэ хоёр айл нэг ярьж байдаг юм уу тэр хөрөнгөд засар сайжруулалт хийчих гэж боддог тийм үү. Тэгэхдээ хийхээс өмнө нэг зүйл нь юу вэ гэхээр түрээсүүлэгч тал гэдэг мэддэг хэрэгтэй байна. Заавал мэддэгдээд зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрт тэр засан сайжруулалт нь гэрээ дуустаа шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгийг үндсэн хөрөнгийг эвдэхгүйгээр авч явах боломжтой засан сайжруулалт байна уу? Эсвэл тэрийг салгаж одоо салгах юм бол одоо үндсэн хөрөнгөд эвдэрэл гэмтэл өчтөх хөрөнгө байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд тэр хөрөнгийг одоо эвдэлгүйгээр салгаж авч явах боломжтой байх юм бол магадгүй тэр юу гэдэг хөсөлсөн этгээд тийм ээ. Хөслөгч тал тэр аваа явж болно. Салах боломжгүй хөрөнгө бай гэж бодлоо. Ийм тохиолдолд бол хоёр нөхцөлийг ярьж байна. Нэгдүгээр мэдэгдсэн байх, зөвшөөрөл авсан байх. Хоёрдугаар тэр хөрөнгө нь үндсэн хөрөнгөөс салах боломжгүй хөрөнгө байх юм бол яах вэ гэсэн асуулт ярьж байна. Ийм тохиолдолд болонгууд гэрээ дуслаа. Хөслүүлэгч тал нөгөө хөрөнгөийг шилжүүлж өглөө шүү дээ. Өгчхөд одоо за одоо би танд өөрчлөлт зөвшөөрөл авсан. Та зөвшөөрсөн. Дээрээс нь энэ хөрөнгө бол
үндсэн хөрөнгөийг эвдэхгүйгээр тийм ээ салгах боломжгүй юм хөрөнгө. Тийм учраас одоо энэнийхээ төлбөрийг авъя гэж суучих жишээ. Тийм. Тэгэхээр энд нэг юм харагдаж байгааз бусдын өмчлийн хөрөнгө юм байна. Тийм учраас зөвшөөрөл авах хэрэгтэй. Хоёр дээр засан сайжруулалт нь өөрөө яаж байна? Салгаж авч явах боломжтой юм боломжгүй байна гэж байна, тийм. Энийг нь харж иж шийдэх асуудал байдаг. За би бас танаас нэг зүйлийг асууя. Тэгээд хүмүүс нөгөө байр одоо түрээсэл илүү ойрхон байгаа үднээс л одоо байр түрээсэл орон сууц за түрээсгүй хөлслөх гэж ярьж байна. Орон сууц хөлслөх. За орон сууц ингээд 2 өрөө байр хөлслөө. Тэгсэн чинь хажуу өрөөнд нь одоо хоёулаа ингээд амьдарч исэн чинь нэг хүн гарчлаа. Тэгээ бүтэн одоо тэр хүн өөрөө хөлсөлж байгаа байхгүй юу? Тэр 2 өрөө байраа. За тэгээд одоо ямар нэг бай бүхэл бүтэн 2 өрөө байр хөлсөлжиж хоёулынгийнхэн мөнгөний төлөө авах хэцүү. Тэгээд нөгөө түрээслэх хөлсөж байгаа хүн чинь дахиад нэг хүнийг хөлслөөд суулгаж болох уу? Тэгээд одоо яг хөлслүүлэх чинь мэдэхгүй байгаа ш. Хамгийн гол нь. Наа чи 2 янз ойлголт байгаа. За. Нэгдүгээрт энэ одоо эдгээр хөлслөх гэрээний талууд дээр 2 болон түүнээс дээш төдөө оролцох боломжтой. Жишээ нь ялангуяа оюутнууд. Орон сууцыг яаж нэг хамтраад төсөлж ингээд тавуулаа ч юм уу нийлээд нэг орон сууцын 2 өрөө байрыг ингээд төсөлждөг те. Ингэж байгаа тохиолдол байж болно. Зөвхөн энэ тохиолдол болонгууд нэг бол тэр хөлсөлж байгаа гэрээний хувьд хөслөгч тал нэг бол тавуулаа гарч сурж болно. Эсвэл тэд нар хин нэг төлөөлүүлээд хөслөгч гэдэг ингээд дурдж болно. Тийм ээ. За хамтдаа хөслөх асуудал ярьж шít. Тэгэхээр давхар хамтраа хамаарч дуудаж. Нөгөө нэг асуудал нь болонгууд таны хэлж байгаа жишээ нь одоо юу гэдгийг би нэг хүнтэй хамтраад хөсөлж исэн тийм ээ. Би яаж чад гэрийг нь хийцэн байж байгаа. Нөгөө нөхөр маань гараа авцсан байж байгаа те. Тэнгүүд энийг төлөх үе яах вэ болж байна те. Тэгэхээр энэ дээр яаж ихээр давхар хөслөх асуудал яригдчих болно. Ямар ч асуудал байх. Тийм. Яг хоо асуудал нь юу юм бэ гэхээр үндсэн нөгөө нэг хөслүүлж байгаа этгээдэд мэдэгдэх хэрэгтэй гэсэн бас л ярьж байгаа. Тийм. Гэхдээ бас юу юм гэхээр онцгойс нь одоо юу гэдгийг нөгөө нэг тэр хүний эрх сонирхлыг үнэхээр хөндөж байгаа л биш бол үндсэн хөслүүлэгч этгээд бол татгалзах эрхийг бол нэг тийм айтар одоо хуулиар их тийм өөргөө олгож өгөөгүй л дээ. Тийм учраас хөслөх гэрээ давхар хөсөлж болно. Тэгээ энэ дээр нэг зүйлийг ярьж байгаа юм бэ гэхээр гэхдээ нэг зүйл ярина. За та хөслүүлэгч хөрөнгө эзэн тийм ээ. Би хөлслөгч бай гэж бодё тийм үү. Тэгсэн би энийг яаж яах вэ гэхээр тодорхой хугацаагаар хариуд бүртээ болон төлбөргүйгээр тийм ээ хэнийг этгээд давхар хөслүүлж болно доо. Гэхдээ энэ тохиолдолд нэг зүйл нь юу гэхээр та бүхэн хоорондоо гэрээс А Б бид хоёроо. Гэтэл энэ В гэдэгт гарч ирж шít. Тэгэхээр В та хоёрын хооронд биш би Б гэж бодоход Б В хоёрын хооронд буюу энэ гэрээ бол үндсэн хөлслөгч болон дамжуулан хөлслөгч хоёрын хооронд хийгддэг гэрээ. Тий. Зүгээр энэн дээр нэг зүйлийг ярихад би 2 юмыг нэмж яриа. За нэгт болохоор одоо юу яах гэдэг юм л да. Дамжуулан хөлсөж байгаа гэрээн дээр болонгоо жишээ нь одоо юу гэдгийг үндсэн гэрээ дуусгах болчих болно шүү дээ. Тэ одоо жишээ нь юу гэдгийг та бид хоёр болохоор хагас жилээр гэрээ хийцэн байж байдаг. Би болохоор тэр хүнтэй жишээ нь юу гэдгийг за 3 сар жилээр ч юм хийцэн байж байдаг те. Тэгэхээр үндсэн гэрээ дуусгах болох нь энэ нөгөө нэг дамжуулан түрээслэх гэрээ дуусгах болох үндэс болох уугүй. Нэгдүгээр асуудал. За. Хоёр дахь нь болонгууд үндсэн за би ингээд таныг түрээсэлсэн байжсэн чинь та тэр байшингаа хин нэгэнд зарчиж болж байгаа байхгүй. Тийм ээ одоо та гэдэг хүн нэг дэ гэдэг итгэж ч юм ингээд зарчлаа тий. Тэнгүүд одоо би болохоор тантай 2 жилээр гэрээ хийсэн хөслөөр ингээд амьдарч байдаг. Гэтэл та надтай гэрээ хийчихэнгүүт 3 сарын дараа байшингаа зарчиж байгаа. Хата яах вэ гэдэг асуудал гараад ирж байна да. Тэгэхээр энэ хоёр дээр болонгууд энгийнээр хэлэх юм бол жишээ нь одоо үндсэн хөслөх гэрээний одоо хөслөгч өсвөлөгч хоёрын хооронд хийсэн гэрээний үндсэн нөхцөл нь буюу энэн дээр хөслүүлэгч талын эрх үүрэг нь шинээр тэр төрөнгийг өмчлөгч болсон этгээдэд давхар шилждэг. Ингэснээрээ үндсэн өмчлөгч шилжиж байгаа нь өөрчлөгдөж байгаа нь хөслөх гэрээг дуусгах үндэслэл болдог байхгүй. Тэгэхээр эндээс яаж яах вэ гэхээр хөсөлж байгаа этгээдийн нөгөө эрх ашигыг бас хамгаалж гисэн ийм зохицуулттай байж байгаа зү тий. За нэг сонсогч маань битсэн байна. За энийг бас уншиж сонирхолъё. Тэгэхээр нэрээ нууцлсан байна. X A гэж бичжээ. За X нь А-гийн байшиг хөлсөлсөн байна. Тэгээд гэрээ байгуулахаас өмнө бол дээвэр нь гэмтэлтэй байсан юм байна. Тэгээд Адар бороо ороод маш их ус ороод энэ ус нь нэвтэрсэн байгаа байхгүй юу? Тэгээд X-ийн тавилга нь нэвтэрч гэмтсэн. Тэгээд одоо X А-гаас дээврийг одоо сарын дотор засахыг мөн одоо тавилга эдгэрснээс үүдээд хохирлыг нөхөн төлхийг шаардсан байна. За түүнээс гадна бол X дээрхийг застал хөлсөө төлөх үүргээсээ татгалзжээ гинэ. Энэ тохиолдолд яах вэ? За энд би түрүүн тайлбарлахад юу гэсэн мэгрэг хөлслүүлэгч хэдийн үндсэн үүрэг бол
тухайн одоо хөрөнгийг тийм ээ зориултын дагуу ашиглах тийм ээ үндсэн одоо тэр бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Гэхдээ нэг юм ярина. Нэгт болонгууд анх хүлээлгэн өгөхөд бүрэн бүтэн байдлыг хангах. Хоёрт гэрээний нийт хугацаанд бас бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн хоёр үндсэн үүрэг байдаг байхгүй. Зөв. Тийм байгааз. Тэгэхээр бол наад нөхцлөөр ч яваад үзэхээр эхлээд нь тэр гэрээ байгуулахаас өмнө дээвэр нь гэмтэлтэй байсан гэж байгааз. Тийм ээ. За ингэхээр энэ нөхөр яаж нөхөрөө энийг бүрэн бүтэн байлгах үүрэг нь бол хөсөлгөгчд байгаа. Нэг. Хоёрдугаарт гэрээний хугацаанд энийг бас бүрэн бүтэн байлгах асуудал шиг хөсөлгөгчд үүсэж байгаа байхгүй. А гэтэл тэр хүн үүгээ биелүүлээгүй. А гэхдээ нэг асуудал нь юу болж ийнө гэхээр хөлсөж байгаа тэгэхэд болохоор энийгээ засаж өгөө гэж шаардаж байсан. Тийм ээ. А гэтэл хөслүүлж байгаа тэгэхэд болохоор тэр үүргээ биелүүлээгүй. Эннээс болоод хохирч асуудал яригдчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр болонгууд анханасаа гэрэн дээрээ одоо тийм ээ талууд эрх үүрэг энэ гэрээний үндсэн одоо нэг иргэний хууль дээр заагдсан хөсөлгөгчийн эрх үүрэг байж байгаа шүү дээ. Тэгэхээр хөсөлгөгчийн үндсэн суур үүрэг байж байгааз. Тиймээс энэ үүргээ биелүүлээгүй учраас хөслөгч тал хохирлоо барагдуулахаар шаардах эрхтэй. Тэгээд мэдээж энээс болоод энэ хоёр юм яригдчих. Нэгдүгээр учирсан хохирол, хоёрдугаарт үндсэн нөгөө хөлсөд төлөх гэсэн асуудал яригдж байгааз. Тэгээ энийг бол бас одоо юу гэдгийг хохирлоо барагдуулах үүднээс одоо хойшлуулах, одоо хорогдуулах тийм ээ. Ийм асуудлуудыг ярьж байна. Зүгээр энэ дээр дахиад зүгээр баяжуулаад өөр нэг юм ярьж байгаа юм гэхээр энэ юм нь одоо эвдэрхий байсныг чинь хөлслөгч тал өөрийнхөө зардлаар засаж болно шүү дээ. За. Тийм ээ. Одоо шаардаад болдоггүй тэр нь биелүүлдэг ч юм уу. Тэр тохиолдолд өөрөө зассан тохиолдолд болгоод тэр зардлаа бас яах нь хөслүүлэгч талаас хэмжилж авах буюу бас дээрээс нь тэр одоо төлбөр төлж байгаа мөнгнөөс суутгаж авах ч юм уу тийм. Ийм асуудал байж болдог. За тэгвэл эсрэгээр нь байвал яах вэ? Одоо байшингаа төрөслүүлсэн чинь дээвэр нь бүтэн байлаа. Тэгээд нөгөө дээврийг нь ч юм уу өөрөө гимтээчж байгаа байхгүй хамгийн гол нь байшингаа ингээ янзалж байгаад тэр хөслөгч тал нь гимтээчлээ. Энэ тохиолдолд яах вэ? Энэ дээр болохоор ерөнхийдөө хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр ямар нэгэн би өмнө түрүү хэлсэн ямар нэгэн тэр хөсөлж байгаа эд хөрөнгөнд тийм ээ хохирол учрах буюу хохирол учирсан буюу хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хамгийн түрүүнд хөслүүлэгч тал мэдэгдэх хэрэгтэй байдаг. Мэдэгдэх хэрэгтэй. Тэгээ мэдэгдлүүгээр засах юм бол бусдын хөрөнгөд яаж яана вэ? Одоо юу гэдэг чинь зөв бусаар хандсан тийм ээ зөвшөөрлөгөө одоо нэмэлт өөрчлөлт оруулсан засвар үйлчлэгээ хийсэн асуудал үүсгээд байна шүү дээ. Мэдэгдээд тийм үү? Тэгээд тэр нь болонгууд одоо чинь тэр байшинг ямар материалаар засв хаанаас авч яаж засв гэдэг нь хөсүүлэгч талын асуудал байгаа даа шүү дээ. Тийм ээ? Гэтэл тэгээ мэдэгдээд тэр хүн за чи би амжихгүй чи өөрөө засчихаа ч байт юм уу те. Ингэж хэлсэн энэний дагуу мань хүн зассан. За ийм бол ингэж яригч. Нөгөө нэг асуудал болонгууд хөсөлж явах хугацаанд тодорхой төрөнгийг гинтэх асуудал гэж болно шүү дээ. Тийм ээ. Одоо машин байлаа гэхэд тэрийг нь одоо жишээ нь хэвийн бус байдлаар ашиглаад одоо жишээ нь ингэнээр яриа л да. Хүн тээвэрлэх зориулалтаар танаас би машин төрөө одоо хөсөлж авчихаад тэрийгээрээ одоо ачаа тээвэрлэжсэн байхгүй. Тэгэхээр зориулалтын зөрчсөн байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энээсээ болоод эд хөрөнгө мохрол учирсан байх юм бол яаж нэг хөрслүүлэгч тал энийг хэмжиж гаргуулж авах хэрэгтэй. Тийм гэсэн. Тэгээ гол нь энд нэг юм яригдж байгаа нь юу гэхээр нэгдүгээрт тэр хохирлыг гаргахад хин нь гин буруутай байсан байна. Аль нэг тал нь хэм буруутай байна эсвэл хоёулаа буруугүйгээр гурвдагч хүчин зүйлээс болоод эд хөрөнгө хохирол учирсан байна гэдэг асуудал. Хоёрт болонгууд тэр хохирол учирсныгаа яаж гинэ? Нин даруй тэр хөслүүлэгч талд мэдээлэх хэрэгтэй байна. Мөн дээрэс нь тэр хөслүүлэгч тал хэрвээ тэрийг нь тодорхой хугацаанд засаж сайжруулаагүй тохиолдолд болонгууд тэр хөсөлж байгаа этгээд өөрийнхөө хохирлыг бардуулах асуудал яригдаж байна. Энэ дээр яг зүгээр хингийн жишээ яриа л да. За А гэдэг нэг хүн бай те. За бас Б гэдэг хүн одоо жишээ нь юу гэдгийг эдгэрнгөө төрөслүүлсэн бай. Юу хөслүүлсэн бай тийм ээ. Орон суцтай энд ингээд амьдарчээ гэдэг. Гэхдээ өөрөө болохоор хамгийн гол нь гадаад байдаг ч юм те. Хол газар байдаг байл. Гэтэл нөгөө Б чин тэр одоо орон сууц өрөөнд нь ингээд нөгөө хөсөж амьдарч хагаад гинт нөгөө дулааны шугам нь хаг буудаад. Жишээ нь те. За тэгээд нөгөө хохирол учирсан бай. Өөрийнх нь буруугаас биш. Тий, гинт л одоо жишээ нь юу гэдэг тэр нөгөө одоо нөгөө эсжигийн хэвийн хэмжээнд явж байгаад гинт задарсан байл тийм ээ. Гэтэл одоо энийг яах вэ гингүүт нөгөө нөхөр чинь гадагшаага нөгөө А руу яригдаг ч юм холбогдох гэхэр болохгүй нэ. Тэгэнгүүт нь өөрийнхөө зардлаар энэ хөрөнгийг жишээ нь засцсан гэж байна. Тэгэнгүүт энд нэг юм яригдчих нөгөө хөслүүлэгчийн зөвшөөрлийг авах хэрэгтэй мэдэгдэх хэрэгтэй гэж байгаа. Гэтэл хөслүүлэгчид мэдэгдээгүй. Гэхдээ энэ өөрөө гинтийн давж хүссэн зүйл болсон байсан. Тэгээ бусдын үргээ даалгаваргүйгээр гүйцэтгэх гэж ярьдаг юм л та. Тэр хөрөнгийн засаа сайжруулалтад одоо жишээ нь хэвийн байдалд нь оролцсон. Энэ тохиолдолд энийг нотлоод хөслүүлэгч талаас за одоо би ийм зардлаа гэсэн учраас яаж яана энийг одоо үндсэн төлбөрөөс хасаж тооцож өгнө гэдэг тийм ийм асуудал яригдана.
Зүгээр яг хуу гэрээн дээр энэ дээр яг хуу зүгээр нэмээд хэлэхэд болохоор энэ гэрээний нэг онцлог юу гэдэг вэ гэхээр нөгөө гэрээ цуцлах асуудлууд дээр онцлж нэг юм яригддаг нь юу гэхээр хөслөх гэрээний одоо гэрээ цуцлах одоо үндсэн одоо хугацааны хувьд болонгууд одоо юу гэдгийг 3 сарын хугацаа яригддаг. 3 сар. Тий, хөлслөгч жишээ нь одоо юу гэдгийг хөслүүлэгчийн хоёр тал байна тийм ээ. За аль нэг хин аль нь талын одоо жишээ буруутай үйлдэлээс болоод ч юм уу эсвэл одоо төлбөрөө төлж чадахгүй болох байсан ч гэдэм юм те. За мөн ингээнээр ярих юм бол гэрээ юу эд хөрөнгийг хөсөлж байгаа этгээд энэ дээр машин бай те. Одоо бусад одоо тоног хөөрөмж бай. Эсвэл одоо суц бай те хөсөлж байгаа этгээд энэ жишээ нь юу гэдгийг тэр гэрээнийхээ төлбөрийг 3 сарын хугацаанд жишээ нь төлөөгүй ч юм уу те. Ийм тохиолдолд болонгууд яаж юм бэ гэхээр хөслөгч талд ямар даваа тал үүсдэг вэ гэхээр гэрээг хугацаанаас өмнө цуцлж болно. Тийм ээ 2 жилийн хугацаанд гэрээ хийсэн байдаг. Нэг 5 сар болоо гэж нөгөө нэг чинь 3 сар хугацаа нөгөө төлөөг. Болчингууд гэрээгээ цуцлаад мөн үү те. Энэ дээр юуг хэмжилж болох вэ гэж. Нэгт болонгууд гэрээгээ цуцлаад энэ 3 сарын хугацааны яаж гэнэ. Юу ууштараа гэрээгээ цуцлалаа. Тийм ээ тэгэнгүүтээ энэ хүнээс болонгууд нөгөө нэг 3 сарын хугацаанд одоо юугийн хөлсөө өгөлгүй явцсан ба шүү дээ. Энэ мөнгийг нэг хэмжлэх эрхтэй. Мөн дээрээс нь энэ нөхөр жишээ нь одоо тэр дотор байсан эд хөрөнгө авахгүй ч юм уу те тэр одоо эд хөрөнгөө сулуулж өгөхгүй шилжүүлэхгүй байснаас болоод одоо тэр хүн тохирлж урж болно шүү дээ. Энэ юу л хохирол гэдний юу л жаа гэхээр заавал бодтой эд зүйл эмдэрч гэмтрэхээс гадна олох хэрэгтэй байсан орлох асуудал гарч ирнэ. Тийм ээ. Энэ эд хөрөнгийг өөр хүн төлөвлөжсөн илүү олгох боломжтойсэн ба шүү. Тэгэхээр олох хэрэгтэй байсан орлогоо бас нотлоод ингээд давхар нэхэмжлээд гэрээгийн хугацаанаас өмнө цуцлах асуудлаар ингэж хандж байсан болдог. Гэхдээ эд хөрөнгө хөлслөх гэрээ чинь бичгээр хийгддэг үү? Ер нь бол баг хийгддэг үү? Үгүй яг хоо бичгээр хийгдэх шаардлагыг бол хууль дээр заавал зааж өгөөгүй. Гэхдээ бичгээр хийгдэх тохиолдол хүмүүс хийдэг тийм үү? Нөгөө нэгэн болонгууд нэг зүйлийг бас их сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь гэрээ хийгдээгүй л бол юугаар нотлох юм бэ гэсэн үг ярих гэдэг чинь. Яг хэнийг асуух. Энэ чинь 2 3 зүйлээр нотлож болно. За нэгдүгээр болонгууд. За жишээ нь та бүхэн бүр өөр гэрээн дээр ярив заяа. Та бүхэн юм одоо тодорхой худалдаа авах юм зээлч юм ингээд гэрээ хийсэн бай гэж бодъё те. Тэгэнгүүтээ би гэрээ хийхээсээ гадна мөнгөө шилжүүлэх гэсэн зүйл яригдана үстэй. Тийм үстэй. Мөнгө шилжүүлэх. Яг хөө тэр бол баримтаж болно. Тий, бит хоёр зээлэлнэ гэж юу гэдгийг бэлгэлнэ гэж гэрээ хийчихгүй тэр мөнгөө өгөөгүй байгаа штэ. Тэгэнгүүт жишээ нь гэрээ хийц учраас өгсөн гэж зүтгэж болохгүй штэ. Гэрээ хийгдсэн факт ах хэвээр. Биш яаж надад мөнгө шилжсэн факт ах хэвээр. Энтэй адилхан хөслөх гэрээн дээр болонгууд яригддаг юм гэхээр нэгдүгээр гэрээ хийх асуудал яригдж байна. Хоёрт болонгууд тэр одоо юу гэдгийг төлбөр мөнгө шилжсэн байх асуудал яригдана үстэй. Хөслөгч тал хөслүүлэгч талд мөнгө шилжүүлсэн. Шилжүүлээгүй 3 сар болсон байл. Шилжүүлээгүй 3 сар болсон гэдэг нь юугаар нотлогдно? Хөндлөнгийн гэрчээр бусад нотлож болох баримтуудаар нотлогдож бас болно. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр хугацаанд одоо жишээ нь юу гэдэг хажууд нь байж исэн хамт одоо жишээ нь нөгөө өөрөөг нь хөсөлж исэн хүмүүс нотлон тэрийг. Тийм үстэй 3 сарын хугацаанд энэ нөхөр ингээд амарчсан тэдэн сарын хугацаа хүртэл энд байж исэн гэдэг тэр байгууллагад ажиллаж исэн ажилтнууд нотлож болно мөн үү. Ахаад дээрээс нь тэр байгууллагад одоо өөр данс тооцоо тийм ээ хаягийн дагуу юу ирж болж исэн гэл бүхэл нотлож болох бүх их сурвалжуудыг хайж судалж иж энэ зүйлийг нотлох шаардлага гарч байна. Гэсэн үг тийм. Тэгэхээр ингээнээр хэлэхэд бол энэ ч өөрөө нотлоон дээр суурилсан асуудал шүү дээ дандаа л. Тийм. Үнэн чи худалч байныг нотлох шаардлага гарч байна. За яг зүгээр энэ дээр нэмэгдээд хэлэхэд амьдрал өөрөө баялаг учирсан юм байна. Саяны энэ дээр жишээ нь гэрээг шууд цуцлах үндэслэлээр чинь 3 сарын хугацаанд дараалан төлбөрөө өгөөгүй гэж шүү дээ. Гэтэл 3 биш жилийн хугацаанд аваад байсан чинь нэг удаа сар төлөөгөө дахиад авчихснаа 2 сар авчихснаа дахиад 1 сар төлөөгөө ч юм уу нийлээд хугацаанд 3 сар болсон ч юм уу те. Тэгмэд энийг яг дараалсан 3 сар гэж үзэхүүгүй юу? Нэг асуудал. Хоёрт болонгууд түрээс юу хөлсийнхаа төлбөрийг сар болгоо өгөхдөө дандаа дутуудлаа явуулсан. Тэгээ бүр өгөөгүй биш те. Дутуудлаа яваалсан. Гингүүд энэ үнийн дүн нь 3 сарын одоо хөлснөөс илүү гарвал энэ асуудлыг гэрээг шууд туслах үндэс болно ч гэх юм. Тэгээ ингээ ханаа илүү тэр нэг бүх талаас ингээ харах юм бол тийм баяжуулж болох нөхцөл бий л те. За баярлалаа. Тэгээд эд хөрөнгө хөлслөх гэрээ ер нь бол сонсогчдод маань бас одоо нэг ойлголтыг авсан бах. Түрээслэх гэдгээсээ бол шал өөр ондоо зүйл шүү гэдгийг сонсогчдод хэлээ тийм ээ. За ингээ Metro Lounge 91.7 радиотой хамтдаа байсан сонсогч, үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийн дугаараар ямар асуудлыг хэлцэх вэ? За дараагийн дугаараар болохоор бас сайн одоо юу гэдгийг энэ нөгөө нэг 2 дугаар дэд тэ хамаарч байгаа буюу энэ 27 дугаар бүлэгт хамаарч байгаа энэ хөсөлт гэрээний дараагийн за зуучлал юу уучлаарай. Франчайзингийн гэрээг
ярина. Тэгээ франчайз буюу одоо бусдын одоо бизнес санааг төлбөрийн төлж ашиглах. Энгийнээр хэлэх юм бол. Тий, одоо Монголд бол маш олон одоо бизнесүүд яг энэ зарчмаар олон улсын үндэсний номсон корпорациудын дэлхийд танигдсан брэндүүдийг оруулж ирдэг. Бас дээрэс нь Монголын бас компаниуд одоо нэг үе бол маш одоо хүчтэй болж бийжиж олон салбаруудтай болж гарч ирж байна. Өөрийн гэсэн бизнес модельтай болсон байна. Тэгэхээр энэ одоо үндсэн санаа концепцийг менежментийг төлбөрийн төлж одоо Улаанбаатарт ажиллаж байгаа компаниуд орон нутгад хүртэл одоо яг энэ франчайз хэлбэрээр бизнес хөгжиж эхэлж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо юу гэдгийг бүгдийг шинээр хийх үү, шалгагдсан энэ бизнес моделийг бид нар яг тэр менежментийн дагуу яг тэр гэрээний дагуу тэр зарчмын дагуу бид нар хөгжүүлж авч явах боломжтой гэсэн энэ сэдвэр. Илүүтэй нь бизнесийн зориулсан ийм гэрээний талаар харилцах болно. За баярлалаа. Метро Лаунж 91.7 радио эрх зүйн тойл нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэлээ. Ингээд үргэлжлүүлээд хөгжмийн хөтөлбөрөөр хүлээн сонсноо. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Метро Лаунж 91.7 радио Бизнес Лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна.